Сайн байцгаана өрхөмөд үзэгчтэй. Таны мэдхүй хэлээрэ өрөөтэй Занга ТV-ийн цоошин дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарыг эхлэе болохоор судлаач бэлгүүн судлаач тод миний би энд сууж байна. Үзэгч та бүхэн бидний үйлрийг дэмжиж товчлуур дээр юун дээр дарахаа мэдж байгаа. За ингээд нэвтрүүлэг рүү оръё. За танд өглөөний мэд хүргэе. За чамдас өглөөний мэд хүргэе. За өмнөх дугаар дээр хуваагдуулсан. Тий. Ер нь бол олон түүхчдийн бичдэг үг. Монголчууд юусоо нэгдэж чаддаг юм байна. Ягаад ч юм нэг юмд төрчихээрэл хооронд арцалтаад эхэллээ. Байсгээл хідэн би нэг ингэдэг. Гэтэ яг энэ үзэгт бол одоо барыг Чингисийн үеэс эхлээл Чингис үдэж байсан. Байсан тий одоо. Хүнөөгөө үдэж байсан. Дандаа л гарч ирэх бах та тий. Байсан. Би тэгээ жоохон таарамч юм байна. Харин энэ юм ягаад хийдэм болоо? Энэ юунд очир үдэм бол? Би одоо боддоо шүү дээ. Газар нутаг энэ цаг агаар уур амьсгал тэгээд энэ бэлчээрээс их болдог. За өмнөхдөр бол бэлчээрээс их болдог гэж таарчсан. Тий. Бэлчээрээ булаацалтаж хоорондоо их байлддаг. Тэгээд нөгөө холдоо явчихаар булаацалтах хөнгөө болждаг учраас цөөхөлхнээ амьдрахад их амар байдаг. Одоо бол баг өнөөдөр чивэр баг шиг байна тий. Өнөөдөр чивэр. Энэ зан хэвэр. Тий. Одоо ч гэсэн их гүрэн байхгүй болоод 800 жил өнгөрлөө шүү дээ. Их гүрний ааш нь одоо болтол байгаа л. Их гүрний ард иргэдэд байдаг ааш харан шин ямар байдгийг. Яг л тэр ааш нь хэвээрэл байгаад энэ хүн чинь бас энэ ааш зан гэдэг чинь өвлж явд юм уу яа. Харин одоо 4,500 жил одоо ингээд хадгалаад аваа явчтай ямар сонж юм те. Мэдхгүй энэ яагаад ч юм бэ. Тэгээ би ер нь одоо гадны улсууд хэлдэг шүү дээ. Монголдоо их муу, мод ярандаа муу гэж. Яагаад ч юм бэ хоорондоо ингэж мөчөөрхөж муутах дуртай. Бүгдээр бэлчээр дагаад хинээс ч хамаарахгүй малаасаа амьдралын шалтгаалаад явцдаг болохоор илүү дутуу хүн амьтантай харьцаж муудалцаж стресст хэрн ямар хэрэг байна. Тийм болохоор зэрэг сул тал нь бүгдээрээ эго үзэлтэй. Бүгдээрээ. Одоо нэг бие тоосон сэтгэлгээтэй, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй. Нэг хүчтэй хүн гарч ирээд толгойг нь хэргаад эхлэхээр тэрнийхээ үгэнд ордог. Тэр нь байхгүй болохоор өстө хүчин тэнцэн хоорондоос ясаа садлал үзнэ. Тэгэхээр харин манай улсад тийм лидер хэрэгтэй биш үү? Өдөртөгч лидер үү? Тий. Одоо ч хэцүү шүү дээ. Одоо ч хэцүү. Лидер гараад ч хэцүү. Тэр лидер өөрөө их зовх уу? Үгүй. Хүрээлэн байгаа орчноос шалтгаална. Манай Монголын 1 номерын өдөртөгч, 2 хөршийн 1 номерын өдөртөгчийг дийлэхгүй. Тийм болохоор зэрэг парламентаар ингээл олон дарагтай тэгэл хоорондоо муудалцаал цөмөрө талцаал байжсэн дээр. Энэ бас хөдөө нутагт очиход нутагт ирчээд гэл ингээл ярина. Маш их нутгархаг, жалга довны үзэлтэй, жалга нугаараа бүр талцдаг. Манай нутгийн хүү байна гэл ингээл одоо гөөм сайхан. Тэр манай нутаг гэл ингээл гөөм сайхан талцсан. Энэ нь Монголын нэгдмэл байдлыг цаагаараа үүсгээд идэг. Хэрвээ ингэж талцахгүй нэгдчихэл юм бол 3-4 аймагтай болоод нэгдчихэл юм бол 3-4 ерөнхий хэлбэж гарна штэ. Цөмөрөө ингээд бутраад ингээд хоорондоо муудалцж ийсэн гадаах энэ нөхцөл байдалд бас юмны бас нэг давуу тал гэж байдیں۔ Тэр нь бас их нөлөөлж байгаа болов уу гэж бодож байна. За тэгэхээр өмнөх дугаар руу оръё. Одоо ингээд юм яриад тахаар үзэгчд комент ч ярих уурлах яа. Дандаа их загнууллаа ер нь. Өмнөх дугаар дээр хоббилаа өөрийгөө хаан сэнтэд өргөмжлөөд одоо эзэнт гүрний энэ тэнд их өрмөц үйл явдал болж байна. Хар хоринд ариг бүх сууж байгаа. Кайфент хоббилаа сууж байгаа. Тэнд бухаарт алгуу. Тий, алгуу сууж байгаа. Цагаадагийн хэсэг. Одоо бол Алеппо дээр тий хүлээгүй. Тий. За сарай дээр бэрх сууж байгаа. За ингээд нөгөө ингээд заавал бүгд Чингисийн ач нар. Тий. За энэ бол за нэг талаараа газар дундын тэнгисээс агнуурын тэнгис хүртэл газар нутгийг одоо ингэж эзэлж авлаа. Маш том газар нутгийг эзэлж авлаа. Энэ өргөн уудам нутаг бүгдээрээ Чингис хааны ач нар байгаа. Би өөрийнхөө цэргээр өөрөө удирдаад өөрөө төлгөөгөө зохиогоод өөрөө байлдаад өөрөө энэ газрыг эзэлсэн юм чинь. Гэхдээ би эзэлж авсан газараа эзэн суунаа гэхэд одоо хэн бол гэх юм.
хэн хориглох юм бэ? Нэг талаараа бас яг тийм юм болсон. Монголын эзэнт гүрэн задарч байгаагийн бас нэг том шалтгаан нь төвд тэмүүлэх хүчээс холдож гин гэсэн үг. Хар орноос холдцооцсон. Хар орноос тэр Дунай зүүн эрэг хүртэл нөгөөх нь Улаан дэнгис хүртэл гөөм сайхан юм болох нэ дээ. Дэлхийн барыг нөгөө талуудад явчих шүү дээ. Тэ. Чи тэг мороор давхтай. Яа. Мэдээ өрхийн тулд. Одоо онгоцоор явна гэхээр хүртэл хэцүү санагддаг. За ерөнхийдөө яаж ийн төв тэмүүлэх хүчээс холдож хитрхи том тэлт болсон. Энэ нь бас хоорондын задралаас шалтгаалсан гэж үзчихлээ байна л да. За яванда бас дараагийн одоо юу н гарна? Задралын асуудал нь гарна. За яг энэ үед Мамлюк, Каир хот, Султан Кутуз. За Мамлюкийн Султан Кутуз. Би ямар ч л байсан Монголын нутаг руу хүлээгүүгийн газар руу тагнуул явуулах хэрэгтэй байна. Тэгж байж хүлээгүү ямархуу байр суурьтай очсныг нь, ямархуу байр суурьнд очиж ямар байдалтай босныг нь мэд хэрэгтэй байна. Өмнөх эзний хууль бол арай өөр байсан. Одоо би энэ улсыг Мамлюкийг захирч байгаа учраас миний хуулиар энэ улс удирдагдана. Агуу Багдадын халифыг монголчууд бут нэргсэн. Тийм болохоор зэрэг исламын шашныг хамгаалахын тулд бүх ислам ертөнцийнхнийг нэгд нь ягтарч миний цэрэгт нэгд гэсэн зарыг явуул. Тийм учраас Магрибаас Нийл мөрөн хүртлийн зарыг түгэ. За үүндээ нэг Магрибаас Нийл мөрөн одоогийн Африкийн хойд хэсгээр л одоо исламчууд үлдчихэд байна гэсэн үг. Хүлээгүү Алеппо хот. Мөн хах таалал төгсөнд энд дүү хэцүү юм боллоо. Би нутаг гэр орн руугаа буцна гэхэд тэнд хувлаа ариг бүх хоёр болох ах дүү хоёр маань хоорондоо муудалцж байгаа юм байна. Энхэд миний шадруудыг оруулаад ир. Ханхүү хөлөв дуу тэгсэн. Алтан ордны 3 хаан хүү яагаад өгсөн юм? Энэ талаар мэдэхгүй байна. Эзэнтэй. Бид нар бүгдээрээ л байлдаж авсан. Тийм болохоор Алтан ордны 3 хаан хүү гинт өгсөн нь бид нар энэ талаар мэдээ авч чадсангүй. Яаралтай бол. Тэгэхгүй бол бэрх 3 хаан хүүгийнхаа цусан өшөөндөр уурсаад нааша цэргэлэх магадлал өндөр болоод эхэллээ. Ойлголоо. Ямар ч л байсан бэрх нааша орж ирнэ. Гэхдээ тэр Азербайджанаар алгаж ирэх байх. Азербайджан цэргийн хүчийг төлрүүлэх хэрэгтэй боллоо. Одоо бидний дайсан баруун зүгт биш. Бас л дорн зүгээс ирхэн. Бидний төрлөх ах дүү үеэл хаяалуудын асуудал болох нь. Хэд бух жанжин Улаан тэнгист очичаа шүү дээ. Очсон байгаа шүү дээ. Хэд бух руу Армян гүржийн цэргүүдийг нэмэлт хүч олгоод явуул. Тэгээд Хамаан хотын татагдсан араб цэргүүдийг бас нэмэлт хүч олгоод явуулаарай. Хэд бухад би хөнгөн бүрхөвчүүлдээгээд Азербайджан тийшээ явах хэрэгтэй болох нь. Тэгэхгүй бол цагаадаагийнхан өөрсдийнхөө эзэмшлээ тогтоохын тулд миний эзэлсэн газар руу халдаж мэтгэхэд бэлэн боллоо. Алгуу ноёнт нь тийм ээ. Гэхдээ тэд нар чинь уулна. Таныг бодвол нас залуу шүү дээ. Тэгсэн ч гэсэн эзэн Чингис хааны ач хүүхдүүд.
хамгийн гол асуудал Бэрх болоод байна. Азербайджан руу хөдлөе. Алеппог бид яах юм бэ? Алеппо дээр байж үгүй л дээ. Байж уу жанжин одоо би нэг хичээлэрхүү байгаа. Тэр чухал биш ээ. Байж уугийн зэргүүдийг тэнд үлдээх хэрэгтэй болох нь. Харин Санжаар, Шонхор, Хөхилгэ бусад жанжид бүгд надтай хамт явна. Ямар ч л байсан. Бэрхийг л наашаа оруулж ирж болохгүй. Цэргүүдийг хөдлөхөд бэлдээрэй. Ойлголоо хүлээгүй үзэнтэй. Сарай. Бэрх. Их хаан тэнгэр тайлсан болохоор зэрэг би өөрийнхөө эзэмшлээ албан ёсоор зарласан. Миний байгуулсан газар нутаг бол одоо Алтан ордны эзэн тус болсон. Би энэ улсыг улам өргөжүүлэн тэлэх хэрэгтэй байна. Сибирээс ямар мэдэрээ? Дорн зүгийн шивэр их агаас ямар мэдэрээ? Таны ахын хүүхдүүд тэр газрыг удирдах байгаа. Танд албан ёсоор захирагдаж хүчээ өгнө гэж хэлж байна. Ойлголоо. Надад одоо Азербайджан руу цэргээ оруулж ирж хүлээгүүтээ тулах хэрэгтэй болох нь. Манай Алтан ордны 3 хаан хүү яагаад хүлээгүүгийн талд мөр зэрэгцэж явж байгаад учир битүүлгээр дараалаад толгой дараалаад гуруулаа үхдэг байна. Энэ учрыг л би олж авмаар байна. Хүлээгүү өөр алсан уу үгүй юу? Мэд хямалга. Тийшээгээ цэрэг оруулна. Ойлголоо Бэрх эзэнтэй. Тэгтээ ас өрн зүгээс нэг илчирлээ. Оруул. Чи хингээч юу? Би Мамлюкийн султан Кутузын элч байна. Яагаад намайг зорж ирэв? Та Исламын шашныг устгаж байгаа хүлээгүүгийн эсрэг цэргэлгэж байгаа гэдгийг манай агуу султан мэдээд намайг явууллаа. Холбоо тогтоож хамтрий холбоотон болёо гэж хэлж байна. Яагаад би та нартай холбоотон болох ёстой? Яагаад гэвэл агуу исламыг хамгаалах цорын ганц хүн ижил мөрөн дээр та болоод байна. Намайг исламыг хамгаална гэж танаа султан яагаад өөртөө итгэлтэй бодов? Та өөрөө агуу исламд итгэдэг шүү дээ. Таныг Аллах тэнгэрт итгэж явдгийг чинь сануулж байна гэж манай султан Кутуз уламжилж байна. Ойлголоо. Элчийг ундалж амраагаадах. За. Мамлюкчууд нартай холбоо тогтооё гин. Одоо яасан дээр вэ? Хүлээгүүгийн эсрэг байлдах гэж байгаа тохиолдолд Мамлюкийн хүчин бас бидэнд хэрэг болно. Дан ганц Мамлюк хүлээгүүгийн эсрэг эрслэн босч чадахгүй. Хүлээгүүд шууд арчуулна. Тийм болохоор эх орнол барьж үлдээе. Агуу шашнаал хамгаалъя. Аллах тэнгэрийн сургаалыг үргэлжлүүлэн манаж байя гэж султан Кутуз бодож байгаа бол л та. Эзэнтэн минь. Хөхлөө. Чи миний үн чадар. Надад энэ зөвлөгөөг өгдөг чинь бас сайн боллоо шүү. Ямар ч л байсан султан Кутузын элчид намайг холбоотон болоход зөвшөөрнө гэж хэлээрэй. Ойлголоо Бэрх эзэнтэй. Одоо хүлээгүү баруун жигүүрээсээ төвөгтэй болох нь дээ. За яах. Агуу Аллахыг үнэхээр би хамгаалах ёстой бол хамгаалахаас. Бэрх хаан ингэж бодож байлаа. Бэрх зүч хааны 3 дугаар хүү. Боёо одоо Хорезмийн гүнж хаан султан хатнаас төрсөн хүү
Исламын шашинтай. Тэгэхээр бэрх лалын шашинтай. Ааха. Одоо тэгээд адилхан ислам юм чинь энэ хүлээгүүгэл хоёр талаас нь усаа ичээ гэж хэлээд байгаа юм байна шүү дээ. Ааха. Ер нь нэг ийм юм болсон. За яг хуу Бат бол Зүч хааны ууган их хатан ухаа үжин хатнаас төрсөн. Харин Батын дараах дүү хин чин Бат. Тэгэд Батын дараах чинь бэрх вэ штэ. Бэрх чинь Хорезмийн гүнж хан султан хатнаас төрсөн. Тэгээ бэрхчэр гэж нэг байгаа. Тэгээ бэрхчэр гэдэг дүү нь бас яг бэрхийн яг эхнэгтэй дүү нь. За тэгээд Шибан гэдэг чинь өөр хатнаас төрсөн. Энэ Зүч хааны олон хатнаас төрсөн. Ингээд нэг эцэг нэгтэй их ондоо хүүхдүүд. Шибан Шинкүр хоёр чинь бас өөр хатнаас төрсөн. Тэгэхээр бэрх яа харахгүй Алтан ордны хаан ширээнд суусан хүүхэд яаж хүсээд ихтэйгээ орох өстэй. Яаж хичээгээд ээж л хүүхдийг хүмүүжүүлдэг юм. Тэгэхээр бэрх бол ислам шашинтай ээжтэй эми чинь ислам болох нь бол багаасаа баг хиблид үүссэн цагаас авахулаад гэж ойлгож болно. Гэтэ бас нэг талаас хараад үзэхээр ингээд өөр түүхүүдийг ч гэсэн ингээд харьцуулаад үзэхээр эцэг нэгтэй их ондоотой байна гэдэг бас төрөд их зовлонтой юм тий. Гэхдээ хаадууд олон хатаа аваад шүү дээ. Энэ бас бусад улс төр ч гэсэн адилхан шүү дээ. Тий. Тэгээ ингээд аваад үзэхээр чи ёстой нэрнгээсээ хоёр их нэртэй болох. Гүй. Наадхаа зүгээр нэг имийг л ойлгоч. Хаадын хувь тавилан юу вэ? Олон хатаа авах ёстой үстэй. Тэр чинь хаан шүү дээ. Гэхдээ хааныг олон хатаа авахыг боль гэж хин хэлэх юм бэ? Тэр чинь хаан. Тэр чинь өөрийн дураар байна. Дээд тэнгэр л өөрийн шийтгдэг хүн бол хааныг хэн гисгээдэг юм. Өөрийн дураар байна. Харин энэ олон хатантай хүүхдүүд нь дараад нь хаан ширээ ядч олон биш ганц л идэг. Хаан ширээ булаацлах асуудал бол зөндөөл болсон. Бэрхийг гахаа мах идэхгүй Сарайгийн зоогийн ордонд гахаа мах байлгахыг хоригл гэж тушаал одоо уурлаад байхад Бат Сартак хоёр нэлээд дургуутчил байсан. Чи ч одоо яагаад байгаа юм гээд. Наад бол чинь энэ одоо энэ унган русчуудын бас хоолндоо орно штэ гэдэг. Яг гоо киви русчууд чинь гахаан саалоо одоо Украин маягийн усууд штэ. Гахаа махан хямч гэдэг юм за ийм юм инээд. Энд нь бэрх жоохон дургуутдаг. Тэгэд дайн байлдаанд их сайн байлддаг болохоор зэрэг сүбэдэ Бат бэрх нар одоо зүчийн хүүхдүүд бүгд л явцгаасан штэ. Харин бэрх бол яахааргүй Мохигийн тулалдаанд сүбэдэ Бат хоёр Унгар Хорватын нэгдсэн армийг хоёр талаас нь хашаад давхиж байхад араас нь хөөж гизэг нуулж явж исэн бэрх мөн хоцорсон шаргацны гүцээх зорилготой явж исэн. Тэгэж явж байгаа л хоёр талаас нь харваад байсан шүү дээ. Мохигийн тулдаан дээр чинь. Жохон холдохгүй. Тэгтээ ойртохгүй. Тодорхой зай бариад давхиад байдаг. Сүбэдийн тал руу сэтэлэх юм бол Батын тал хумна. Батын тал руу сэтэлж дайрах юм бол Сүбэдийн тал хумна гэсэн дайр одоо төлгөөдөө байлдаж исэн шүү дээ. Олон жилийн өмнө бас Мохигийн тулдаан дээр. Бэрх араас нь гизэг нэгчээсэн. Бэрх бол Ахмад үүдийн дайнд бас оролцож исэн. Бэрх өмнөд балгаар хүртэл байлдаж явсан хүн. Бэрх өөрөө олон жилийн өмнө. Тэгэхээр бэрх бол дайны туршлагатай. Тэгэхээр одоо яаж юм? Бэрх одоо Султан Кутузтэй холбогдсон. Бэрх исламын шашныг бүрэн хамгаалах эрхтэй гэж өөртөө итгэсэн. Энэ цагаас хойш Ас өрөндөд хаанчилж байгаа. Одоо үнэн алдартны шашинтай газар өлгийн нутаг дээр хаанчилж байгаа бэрх энэ цагаас хойш дараагийн хаадуудад исламын шашныг шүтэх тушаал гаргана. Бэрх Сарайд исламыг хуульчлах нь ойлгомжтой болсон. Би нэг юм газ тас асуучих. За сонирхолтой өдөөс Аз хадлуулахгүй. Монголын түүхэнд ер нь исламын шашинтай хаадууд байсан юм уу? Бэрх байгаа. Өөр ер нь байсан юм уу? Бэрхээс хойш хаадууд бүгд ислам. Бишээ бүр одоо энэ нутагт Монголын нутагт уу? Тий. Монголын нутагт ер нь бүх шашныг хүндэлж ирсэн болохоос яг ислам шашин шүтжсэн хаан бол байгаагүй. Ер нь тэгтээ хожим олон жилийн дараа ойрдод Махмуд гэдэг нэг хаан гарч ил байсан. За тэр цагаадаг яваандаа шашин гэдэг чинь өөр агуу том ертөнц шүү дээ. Тийм болохоор зэрэг
Зүгээр шашин болохноо хүндэлж исэн болохоос биш. Яг исламын шашнаа шүтчихсэн. Тийм хаад бол байгаагүй. Ер нь ямар шашин илүү давмгаалдаг гэсэн бол? Ямар шашин? Тий. Гэхдээ тэгээд бөөмөргөлч давмгаал нь одоо хувлагаас болж бүх юм шалхалах гэдэг. Яас хэцүү юм. Бэрхээс болж алдан ордонд исламын шашин ерөөсө оройд гараад ирсэн. Бэрх цэргээ одоо хөдөлгөөсөөр аргагүй болсон. Яагаад тэр алтан ургийн 3 хаан хүү буюу алтан ордны 3 хаан хүү хүлээгүүгийн газар нутагт үхсэн нь одоо тайлагдаагүй. Тэр Фатиманууд хорлсон уу? Эсвэл үгэнд орохгүй болохоор зэрэг хүлээгүү завчилсан уу? Мэдх юм алга. Яага үгэнд ордгүй та нар би ерөнхийлөн өдөртөгч үсттэй гэж хагаад Бат Гүйг 2 олон жилийн өмнө хэрэлдсэн дээ. Чи бол сахалтаал болохоос шавганц салга авгаа инээ дээрээ болоод Гүйг нь муудаад аав руугаа яваад өгцөн дөө. Бат ерөнхийлөн өдөртөх хааны зарилгатай хүн байсан байхгүй юу? Тэр Бат ерэн зарилгаа өгнө. Бусд нь хэдийгээр алтан ургийн хүүхдүүд ч гэсэн Баатын тушаалыг дагах ёстой. Хүлээгүй энэ аян дайны үед зарилгаа өгнө. Ерөнхийлөн жанжин. Хүлээгүүгийн өдөөс тэгж ярих юм бол би зүчийн ухсааны гээд өөдөөс нь пэдих юм бол хүлээгүү цээрлүүлэх бүрэн эрэхтэй. Ямар ч лсэн учир битүүлэг байдлаар алтан ордны 3 хаан хүүхчгээд байна. Тэгэхээр бэрх яг үүгээр мөс зангидж орж ирнэ. Азербайджан энэ ямар газар нутаг вэ? Азербайджан бол одоогийн Туркийн зүүн хэсэгт байгаа газар нутаг. Торгоны зам дамждаг. Яг очиод үсэх юм бол гайхамшигтай сайхан байгальтай, цаг ууран сайхан, газар тариалан бөгөөд мал аж ахуй эрхлэхэд боломжийн маш сайхан газар л та. За энэ газрыг хүлээгүү өөрөө Азербайджан дээр төлөвлөж одоо өөрөө яасан? Азербайджанаас төлөвлөж иж Дамаск руу дайрч ирсэн шүү дээ. Хүлээгүү чинь. За тэгэхээр харин Багдад руу дайрахдаа Афганистан дээр төлөвлөсөн. Энэ үнэ. Харин Дамаск руу дайрахдаа Азербайджанаас дайрч ирсэн. Стратегийн чухал газар. Геополитик, геостратеги болон геоэкономийн аягүй чухал газар. Азербайджаны бэлчээр Азербайджаны энэ сайхан тал нутаг бол яа харахгүй хүлээгүүгийн мэдлих юм уу? Хүлээгүүгийнх л мэдлих бах. Харин бэрхч гэсэн энд шунхан тодорхой. Бэрх өөрөө торгоны замаас холдчиход байсан үнэн байлаа. Цаагаараа худалдаанаас холдчиход байсан. Тэгэхээр хамгийн дөрөв Азербайджан бэрхэд хэрэг болно. Маш олон шалтгааны үүдэн дээрээс одоо газар нутаг цаг уураас болж байгаа. Эдийн засаг худалдаанаас болж байгаа юм. Хан хүүдийн ах トゥ үхлээс болж байгаа юм. Их олон шалтгаанаас мөн бэрх. Чи яагаад миний зөвшөөрөлгүй? Исламын шашныг устгаж Багдадыг газрын өрстөө тэгшилж Дамаскийг нураасан. Яагаад надаас асуугаагүй гэж бэрх хүртэл ам асууж ирснийг бодоход энэ бол шашны бас үзэл бодлын мөргөлдөөн болж таарах нь даамжиггүй байлаа. Ийхүү хүлээгүү бэрх 2 Азербайджан руу хөдлөхөөр одоо уулзлагаар болсон байна. Хадан Алеппо хаан хүү хүлээгүүгийн ордон. Хадан чиний энэ цагаатаагийнхны энэ алгуу хаан ширээнд суучаад байна. Өөрийгөө өргөмжлөд эхэллээ. Чи очиод нэг номогдох хэрэгтэй байна. Таны үгэнд орон шүү дээ хаа. Ойлголоо хүлээгүү. Би яваад ирье. Би танд итгэж болох уу? Болно. Би цэрэглээд би өөрийнхөө цэрэгээ аваад би Бухар, Самарканд явчихад ирье. За. Алгууг нэг ятгахгүй бол цаатар чинь одоо миний эзэмшил рүү халтах магадaltaй байна. За. Таны заргийг биелүүлээ. Алгууг ятгачаад над дээр хүрээд ирээрэй. Надад тань шиг хүн хэрэгтэй байна. Бэрх одоо хурж ирнэ. Би ойлгож байна. Хадан бэрх хүлээгүү хоёроос хоёлонгаас нах өгөөдөө хааны
Татвар хатан болох Иркина хатнаас төрсөн. Ахмад хүүдийн дайнд байлдаж авсан. Энэ хүн Милан руу орох гээд Катапаны одоо Миланы зүүн хойд хэсэг байгаа Катапаны бэхлэлтийг бут нэргчээд цаашаа яг Милан руу явах гэж байхад их хаан өгөөдөө тэнгэрт хальсан буц гэхэд буцахгүй. Би Ромд очино. Хар багасаа худалдаачид жинчдээс Ромын тухай сонсч ирсэн. Би Ромыг үзмээр байна. Би Ромыг үзээ зогсохгүй Ромыг эзлэмээр байна. Ромыг эзлээд би зогсохгүй Ромд эзэн суумаар байна гэж ууралж ирсэн. Хэрвээ та өөрийнхөө дураар тушаал зөрчих юм бол Эгчанжин сүбэдээ хурж ирж өөрийн биеэр алтан ураг гэдгийг чинь үл харгалзан таны толгойг авч цээрлүүлнэ гэж анхааруулсны улмаас Хадаан Милан руу ороогүй. Нилээн удаж иж буцсан хүн бол Хадаан байсан юм. Хадаан бол Ахмад үүдийн аян дайнд гавьяа байгуулж ирсэн жанжин бэрхээс жах хүлээгүйгээс жах. Хэдийгээр хүлээгүй ерөнхий жанжин боловч өөрөөс нь ах хүн болохоор одоо ингээд явуулж байгаа шүү дээ. Энд чинь одоо бас л энэ ах トゥ амаатан цагаатай тулууг ил хүүхдүүд шүү дээ. Хадааныг ийхүү Бухар руу явуулахар боллоо. Бухар цагаатайгийнхний эзэмшил. Алгу. Би өөрийнхөө газар нутгаа одоо барьж үлдэхгүй бол болохгүй. Хүлээгүй ахта хилэлцсэн хилцээрийн дагуу энэ газар нутаг минийх болно. Дорн зүгээс хар хормоос ямар ч мэдээ байхгүй, мэдээ тасарлаа. Харин ариг бүх над руу илч явуулж хамтраач гэж гуйсан байна. Би ариг бүхийг дагах уу, хувлааг дагах уу гэдгээч мэдэх юм алга. Ямар ч л байсан өөрийн газар нутгаа эхлээд эмгдэх хэрэгтэй. Хорсаанаас Ферганы хөндий хүртэл Памирийн улс хүртэл миний газар байх болно. Тийм болохоор энэ газар нутагта яаралтай хяналт тогтоох хэрэгтэй гэж би шийдлээ. За, Афганистанаас Тажикстан хүртэл, одоо Афганистан, Пакистан, Туркменистан, Кыргызстан бүгд орно. Бүр Узбекистан орно. Ингээд Тажикстан ороод Памирийн их улс хүртэл алгу. Цагаатайгийнхний одоо удам лимий чинь газар нутгаа тодорхойлох нь ойлгомжтой болчиход байлаа. За одоо яаж юм? Энэ төв хэсэгт асуудал үүсэж байна гэсэн үг. Хүлээгүү хэд бух руу илч явууллаа. Газын зурус хэд бух жанжны хуар. Одоогийн газын зурус шүү дээ. Одоогийн газын зурус. Тухайн үеийн Галлийн тэнгис. Газын зурус. Одоо Газа гэдэг байгаа шүү дээ. Тухайн үеийн Галлийн тэнгисийн өмнөд ирэг гэсэн үг. Одоо Давс тэнгис рүү дөхөж чинь гэсэн үг. Одоо англи дээр Dead Sea гэд биччихдэг. Тэгээд монгол дээр буулгахлаа сүнсэн тэнгис, Библиэлд Давс тэнгис гэдэг юм. За энэ Галилийн тэнгис буюу Галил нуур гэдэг. Одоо Есүс Христосын нэг Галил нуур шуурангууд нь ертөнцийн эзний хүү би өөрт чинь одоо тушааж байна гэж яагаад Галил нуурын шуургыг Есүс номгохдох уу гэж одоо Библиэлд гардаг шиг яг энэ Галилийн одоо нуур буюу Галилийн тэнгис гэж яриад байгаа. Галилегийн тэнгис гэж энэний өмнө байсан одоо хит бух дээр хүлээгүүгийн хэлчихлээ. Эгчанжин таныг мамлюкуудыг тогтоо гэсэн тушаал өгсөн. Энд хөнгөн бүрхөвчүүлдэхээс аргаалга. Цаанаас Алтан ордны Берх хан хүү Азербайжан руу маш их хүчээр цэргэлж ирсэн болохоор Берх бол 300-аад мянга гаруй цэрэг дайчилсан. Тийм болохоор зэрэг хүлээгүү эзэнтэн өөрийн байгаа 450 мянга гаруй цэрэгээ Берхтэй тулхаасаар аргагүй болоод байна. Харин та ямар ч л байсан мамлюкуудыг энэ талд тогтоох хэрэгтэй. Харин анхааруулхад Мамлюкийн султан тань руу эхэлж дайрах магадлал өндөр байгаа шүү. Ойлголоо. Таны мэдэлд гүр жарманы цэргүүдийг авчирсан. Тэднээс хэд ирсэн юм? Гүр жармын цэргээ хуваасан. Зарим нь хүлээгүү хаан хүүтэй нийлэн өөрсдийнхөө газар нутгаа хамгаалахаар явцгаасан болохоор зэрэг танд Армени 2000 зэрэг
Гүржийн 2000 зэрэг ирлээ. Хайтун хаан 2000 зэрэгээ, Бохомунд бас 2000 зэрэгээ явуулсан. Тэгээд Хомааны арабууд бууж өгч дагаар орсон болохоор Хамааны араб цэргүүдийг таны мэдэлд авчирлаа. Би тэгэхээр одоо өөрийнхөө байгаа зэрэгтэйгээ нийлүүлэх юм бол нэг том гаруул болох нь дээ. За яах вэ? Хүлээгүй хаан ингэж тушааж байгаа бол Мамлюкийг би энчээ зогсоохосоор арга алга. Таны хичээгээрэй гэж хэлсэн. Харин Берхизнийг дарахад хүлээгүй хааныг улам хичээгээрэй гэж миний хариугийг хэлээрэ. Берхизэн яагаад ч юм бэ лалын шашинд орчихсон. Ихэстэй эцээж ойлгоо байлаа. За яах вэ? Над явуулсан хүчийг би өөртөө талархаад авчи. Газ дээр ингэж хэд бух хэлсэн байна. Хэд бухын цэрэг ер нь 12,000 орчим л байлаа. Одоо нэг төмөн цэрэгтэй гэд ингээл да. За яг нэг төм гэдэг чинь 10,000 цэрэг л байгаа шүү дээ. За эсвэл 10,000 дотор байгаа гэж л нэг төм цэрэг гэдэг байгаа. Тэгэр чин зэрэг энэ дотор Хамааны арабууд болон тэгээд хүлээгүйгээс айгаад бууж өгсөн Хамаанаас татгцсан арабууд тэгээд Армян гүржийн 2,000 цэргүүд эрцгээсэн байна гэсэн үг. Хүлээгүү газ дээр ямар ч л байсан тогтоохоос өөр аргагүй боллоо. Сирийн одоогийн Сирийн нутаг, газар дундын тэнгисийн зүүн хэсэг, Алеппогийн чанх баруун зүг, газар дундын тэнгисийн эрэг, Сидоны Франкийн эзэмшил, Сидоны хаан тус. Одоо Сидоны ванлаг, Сидоны мэдлих гэсэн үг. Сидон. Одоогийнхоор Сирт гэдэг байгаа тийм. Сирт байгаа. Одоо энэ Сир Лебанон гэдэг нэг улс байгаа шүү дээ. Тийм. Та ярьчихсан. Бейрут гэдэг. Тийм. Сир Лебаноны яг хил дээр байгаа Франкийн эзэмшил. Одоо Сидоныхан гэдэг. Франкуудын ч байсан. Учир зүггүй исламын шашинтнуудыг цус нүчтэй нь хольж исэн болохоор эдгээр бөөм баяр болж араас нь одоо цутаалахгүй гэж хүлээгүүгийн талд орч одоо халахвч болж исэн гэсэн үг. Сидоны захирч байгаа одоо барон гэх юм одоо гүн Францын одоо том Франкийн ванд улсын гүн одоо Франк гэх юм уу Юлиан тань дээр илчирлээ. Орвол би Султан Кутузын илч байна. За яагаад над дээр ярив? Одоо монголчууд руу дайрна. Газар нутгаараа дайруулаач гэж Султан Кутуз хэлүүлж байна. Би өөрөө уулын би Монголын талыг дэмжиж байгаа юмсан. Одоо монголчууд хүчгүй болж байгаа. Яагаад вэ гэвэл хоорондоо үзэлцгээсээр аргагүй байдалд орчиход байгаа. Монголын энэ ихтгэлэлт, Монголын энэ байлдан дагуулалт, монголчуудын юунд ч үл зогсох далаан давлгаа мэт их усны үер мэтийн довтлохоо төр зур зогсчод байна. Гэхдээ өн мөнх зогсоосоо гэж хүсэж байна. Өн мөнх зогсоохын тулд бид нэр Сидоны газар нутгаар дайрах хэрэгтэй байна. Хэрвээ та Монголын хаан хүлээгүүтэй байгуулсан гэрээндээ үнэж бол та бидний дайсан болох болно. Та бидний дайсан болвол манай Мамлюк Султан Кутуз таныг хайрлж инэрхгүй гэж хэлж байлаа. За. Ойрх дорд багаазад исламын шашныг мандуулъя гэж бодож байсан. Энэ их хүсэл мөрөөдөл талаар болох. Би Султан Кутузтай уулзч болох уу? Болно. Тэгвэл та Акре түрээд ирээрэй. Сидоны Акре хот, Сидон одоо Франкийн мэдэлд байгаад яасан газар нутаг нь. Монголчуудыг яах вэ? Мэдх юм алга. Гэтэл их цэрэг авсан Кутуз 3 хоногийн дараа энэ ирэх гээд байдаг. Тэр 14-15 мянган цэрэг дагуулж ирж байгаа. Бид нар ч яах вэ?
тулаад үзлээ гэж бодоход ганцаардна. Мамлюкчуудтай тулдна гэдэг бол бас хэцүү шүү дээ. Яаж шийдэх вэ? Бид нэр эзэн хааныхаа зарилгийг биелүүлвэл их дээр байгаа. Эзэн хааны биел агшин одоо жаахан муугаа. Тэгэхээр 9-р Луи эзэн хаан ямар шийдвэр гаргах нь мэддэхгүй байгаа шүү дээ. Тэгэд Парис руу яах юм? Илч явуулж яагаад буцаж ирж итл эн чинь хүрээд ирэх гээд байна. Парис руу илч явуулахад хариу ирэхэд хэр удаа хугацаа байх вэ? Гэтэл 4 хоногийн дараа Кутузын ч ирэх гээд байна. Одоо яах вэ? За юу ч гэсэн Кутузтай уулзъя. Тэгье. Судоны барон Юлиан Акре хотод Мамлюкийн султан Кутузтай уулзлаа. Танаа хаан нас дээр гарсан. Одоо би лагшин жаахан таарахын байгаа. Таанусыг энд байгааг мартчихад байгаа шүү дээ. Барон Юлиан. Тэгээд би яах вэ? Одоо Францаар бол Жулиан. Өөр хэлээр бол Юлиан. Орос хэлээр бол Юлиан шүү дээ. Би тэгвэл тантай юу тохирох юм бэ? Би хүлээгүүгийн газар нутаг буюу Монголын эзэлсэн газар нутаг руу орно. Би Дамаск, Багдадыг монголчуудын гараас чөлөөлөх бодолтой байгаа. Тийм учраас чи намайг нутаг дээрээ Судоны нутгаар дамжуулж явахыг зөвшөөрөх ёстой. Тэгэхгүй бол би эхлээд чамтай тулалдчаад чамайг дарчаад монголчуудтай байлдах хэрэгтэй болно. Монголчууд одоо цаашаага явж байгаа. Алтан ордтой муудалцсан. Монголчууд хоорондоо муудалцаад эхэлсэн. Чи ганцаардсан. Чамд туслах нэг ч монгол цэрэг ирэхгүй Юлиан. Чи нэг ойлго. Ойлголоо. Би нутгаараа таныг явуулах юм бол Судоны ард түмэн яах вэ тарж байна. Та өөрийнхөө нутгаа бариад үлд. Судоны бид нар дайраал гарна. Тэрнээс биш бидэнд ямар ч шаардлагагүй зурнууд гараалд хариулж байгаа. Танаа ард түмнийг яахчгүй. Танаа хотынхныг яахчгүй. Танаа жижиг вантулс бидний дэргэд оршиж байна үз. Та нар амснасаа буцуул яах вэ? Буцахгүй. Аллах Тэнгэрийн нэрээр тангаргалаа. Олон жилийн өмнө загас майтны дайнд бид нар бие биендээ зөндөө амлалт өгдөг байсан боловч энэ олон жилийн хугацаанд амлсан амлалтандаа хүрж байгаагүй. Салахаддин Арслан зөрөгт Ричард. Тэгээд Ариун Ромын Гангштафны Фридрихээс бусна хизээч амлсандаа хүрж байгаагүй. Бие биендээ амлчаад амснасаа буцчихдаг үе байдаг. Энэ удаа та нар тэр түүхийг давтвал бид яах болж таарч байна. Би чамд амлая. Жулиан. Чиний Судоны вантулсыг яахчгүй. Хүлээгүү чамд тусвалахгүй. Чи зөрүүдэлж ээж. Өөртөө охирол учруулах яах вэ? Судоны вантулсаа Мамлюкд арчуулав. Надад Дамаск хэрэгтэй байна. Надад Багдад хэрэгтэй. Чиний энэ Акре хотоор би яах юм? Чиний жижиг хаан тусаар би яах юм? Ойлголоо. Хүлээгүйс мэдээ байгаа юу? Байхгүй. Тэгээд Алеппод юм байгаа бэ? Хэд бух жанжин байжуу жанжин үлдсэн. Их зэрэг аваад цаашаа хөдөлж байгаа юм байлаа. Энэ ч асуудал үүслээ шүү. Бид ч зүтгэн. Султан Кутуз. Би зөвшөөрье. Энийг л хүлээгээд байлаа. Би зэрэг оруулж ирнэ. За, Судон. Одоо Акрегийнхэн ингээд Кутузыг нутгаар анги оруулаад ирж байгаа. Одоо өөрсдөө алуултаач биш. Асуудал одоо ингэж үүсчихсэн.
За энэ яа харахгүй энэ Франкийн барон Акред уулзаад шахалтанд ингээд орсон. Паблам болохоор зэрэг буруу номтнууд хоорондоо тэмцэлдэж байлдаж байвал тэндэл юм багууц. Дундын хэрэгт бити оролц гэж 4-р Александр хэлсэн. Харин 43 жил хаанчилсан Франкийн агуу их хаан 9-р Луи нас өндөр гарч биеийн жилээр гисэн байсан ч гэсэн 1260 онд өөрөө тэнгэр талжээ. Агуу 9-р Луи тэнгэр талсан. Тэгэхээр Франк дараагийн хаанаа сонгох хэрэгтэй болчиход байлаа. Франкийн дараагийн хаан хэн болох нь мэдэгдэхгүй байсан юм. Харин яг энэ үед Франкийн рицарууд ойрхон дорндод байгаа Суданы мэдлээ яаж хадгалж үлдэх үү, яаж устгуулахгүй байх уу гэсэн шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд орж Азийн шалаанд орчиход байлаа. Загас майдны ийм их одоо мөрөөдөл байхгүй болсон. Паблам өөрөө бүр Бохомунд одоо гүрж Армяныг бол ерөөсөө бүр авч хилцгээч байсан. За ингээд одоо загалмайтны эрх баригчид одоо сүүлдээ дорн загалмайтны одоо энэ дорндод загалмайтны бодлогоос одоо татгалзахаас өөр аргагүй болсон байна. Папламаас ахуулаад энэ загалмайтны шашны эрх баригчид болох Ариун Ром болон Франкууд Аз дорндод буюу энэ Азийн Азийн нутаг, ойрхон дорндын нутагт загалмайтны шашныг байлгах, загалмайтны шашныг хүчтэй байлгах, Иерусалимийн төлөө зүтгэх энэ бүх үзэл бодлоосоо татгалзахаас өөр аргагүй болсон учраас Ромын пап 4-р Александрын тушаалаар Аз дорнодыг март Иерусалимыг орхих. Ингээд дорндод загалмайтны эрх загалмайтны эрх бодлогоос татгалзаж гинэ гэдгээ албан ёсоор хэлсэн байна. Ингэснээр загалмайтнууд Багаазаас гарсан буюу Багаазад хөндлөнгөөс оролцохгүй, Багааз одоо загалмайтнуудад хамаагүй, Европуудад хамаагүй болж хувирсан байна. За ингээд Кутуз цэргээ нутаг дээгүүрээ явахыг одоо ингээд Кутузыг нутаг дээгүүрээ явахыг зөвшөөрсөн. За одоо ингээд зөвшөөрөхөд одоо яаж ин Акрегаар ингээд ороод ирнэ гэх нь яа харахгүй одоо яаж ин хамгийн дөрүүд хит бух жанжинтай таарахаас өөр аргагүй байдалд орчиход байлаа. Хит бух жанжин Газийн зурвас буюу Галилеийн дэгсийн өмнөд хэсэг. Мамлюкийн султан Кутуз Акрегаар ороод ирлээ. Франкууд ч худалч юм да. Суданы Юлиан. Цаах. Ингэж урах байсан юм бол хамаалга. Галилеийн тэнгис рүү явъя. За одоо ингээд Галилеийн тэнгисийн Гоётын булангаар дайрсан энэ дээр Айн Жалут гэдэг горх урсдаг. Тэгэхээр яг энэ горхтой холбоотой энэ цөлийн том талыг Айн Жалутын тал гэнэ. Айн Жалут хэмээхийн тал дээр Кутузыг тогтоохоос өөр аргагүй байдалд очижээ. За яа харахгүй Кутуз хит бух жанжин Айн Жалутад байгаа. Тийм болохоор зэрэг яг л яаж ин Айн Жалутаар л нүүр тулах юм байна гэдгээ мэдэн 14-өөс 15 мянган зэрэг өдөртөн одоо Султан Кутуз Галилеийн тэнгис рүү төгсөн. За нөгөөх нэг 12 мянган зэрэг 13 мянган зэрэгтэй л байгаа гэж бодъё. За хүчний хувьд бол тэнцүү байх нь шүү дээ. За энэ хоёр удахгүй Айн Жалутад хоорондоо нүүр тулах нь тодорхой боллоо. Хоёр талаас одоо Айн Жалутын Галилеийн тэнгисийн одоо Айн Жалутын талд уулзахаар хөдөллөө. Одоо тэгэхэр чинь уулзаад ярилцах гол зүгөө. Одоо хоорондоо ярилцах шаардлагагүй зүгээр л одоо ярьж байлна. За ойлголоо. За яах юм? Чи буцх нь үстэй. Аха. Нөгөөх нь гордх нь үстэй. Аха. За ингэж бас
Сонирхолтой юм байна. Бид нарт бас Монголын түүхийг сайхан ярьж өгч байгаа танд маш их баярлалаа. За эрхэм үзэгчтэй ч гэсэн бас бидний одоо нэвтрүүлгийг төвчээртэй сонсон суралцсан та суусан та бүхэндээ мөн адил баярлалаа. Энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр өндөрлөд дараагийн дугаараар эрг уулзлаа. Баяртай.